Сайн байцгаана уу? Монголын хөгжил судлалын төв, бизнесийн амжилтын түлхүүр болон санхүү эдийн засгийн дэд сургуулийн хамтран бэлтгэж буй аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа онлайн сургалтын 3 дугаар хичээлийг хүргэх гээд бэлэн боллоо. Энэ удаагийн хичээлээр бид төрийн бас байгууллагын стратегийн менежмент, түн дотроо стратегийн нөөц, байгууллагын мэдлэгийн талаар авч үзэх болно. Энэ хичээлийг эхлэхийн өмнө та бүхэн онлайн мэдлэг олгох аудио хичээлийг сонссон эсгээ шалгана уу? Хэрэг та сонсож амжаагүй байгаа бол видео хичээлийг эхлэхийн өмнө тухайн хичээлийг сонссон байх хэрэгтэй гэдгийг сануулахыг хүсэж байна. Мөн түүнчлэн эдгээр хичээлүүдтэй хамт та бүхэнд 2 дугаар хичээлийн ялагчийн ирүүлсэн бие даалтын ажлыг та бүхэнд хүргүүлсэн байгаа. Тухайн ялагчийн бие даалтын ажлыг өөрийн хийсэн ажилтай холбон харьцуулан жишиж судалснаар та өөрийнхөө бие даалтын ажлыг сайжруулах боломжтой. Эдгээр бие даалтын ажил нь таны байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой хамааралтай учраас эдгээр бие даалтын ажлуудад нухацтай хандахыг та бүхнээс хүсэж байна. Ингээд хичээлээ эхэлцгээе. Энэхүү хичээлээр та байгууллагын стратегийн нөөцийг зөв тодорхойлж, байгууллагын стратегийн нөөцийг давуу тал болгон ашиглах аргыг эзэмшихэд оршино. Нөөц бол мэдээж капитал одоо хүний нөөц гэх мэт зөндөө олон нөөцүүд байгаа. Харин төрийн бүс байгууллагын хувьд бол бусдаас онцлог нь одоо олон нийтийн одоо сайн сайхны одоо эрх ашигын төлөө гэдэг юм чинь одоо хүний нөөцөл одоо капитал хүний капитал гэдэг юм. Тэр л бол хамгийн чухал нь байгууллагын нөөц гэдэг хамгийн гол нь одоо мэдлэг боловсралтай тийм хүмүүс явуулах. За төрийн бүс байгууллагын нөөцөд мэдээж хүний нөөц орно. Тэгээд байгууллагын доктортой баримтал мөн одоо нэг тэр доктортой байдлаар үүсгэх одоо санхүүгийн болон зэрэг бүгд тэднээс доктортой. Байгууллагын нөөц гэхлээрээс хөрөнгө санхүү тэгээд одоо бид нараас мэдээлэл юу авж байгаа тэр иргэд малчид тэгээд удирдлагууд дотоод нэг албан ажилтнууд тэгээд одоо бас тэр байгууллагын маань одоо бүхэл төлөвлөгөө Байгууллагын стратегийн нөөц гэж юу вэ? Нөөц гэдэг нь байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэж шаардлагатай орцыг хэлж байгаа юм. Нөөцийн материалын чанарыг нь харгалзан бит ба бит бус гэж ангилдаг. Бит нөөцөд хүн, газар, барилга, түүхийд, тоног төхөөрөмж зэргийг багтаан ойлгоно. Харин бит бус нөөц гэдэгт оюуны өмч, мэдээлэл, нэр хүнд, мэдлэг эдгээрийг багтаан ойлгодог гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө та өөрийн байгууллагт байгаа бит нөөцийг тодорхойлох хэрэгтэй, мөн бит бус нөөцийг тодорхойлох шаардлагатай. Хэрэглэгч ба малчтын хооронд одоо яг ямар аймгийн, ямар сумын, ямар малчны хотноос бэлтгэсэн малыг одоо нийлүүлж байна гэдэг одоо гарал үүсэлт тодорхой, эрүүл ах аюулгүй байдлын шаардлага хангасан ийм малаар малаачхан бүтээгдэхүүнээр одоо төв суурь нь аймгийн төвийн болоод хот одоо суурин газар иргэдэд үүсгэх юм аа. Энийгээрээ бол одоо энэ мал түүхээдийн захын ажил бол ер нь нэлээд үр дүнтэй. Энэ дээр бол одоо бид гол үндсэн суурьудаа хийчихсэн 3 газрыг бол одоо хашаад гүн өрмийн худгаа гаргачихсан. Одоо эхний ээлжинд бол 1 газартаа бол мал зарах тэр таславчуудаа хийгээд сахилгаан татах гэсэн ажлуудаа хийн. Ингэснээр бол одоо энэ ажлууд хэрэгжих юм аа. Түмэн мал төрийн бас байгууллагын дэрэгдэх ширээ төгжил нартай оршоо байгуулагдаж сумын нийт малчин өрхийн одоо 60% нь хамрагдсан 240 гаруй малчин өрхтэй ийм хоршоо байгуулагдаж малын гаралтай бүх түүхий эдийг одоо дотоодын үйлдвэр тушаалж төрөөс авч явуулж байгаа бодлогын хүрээнд малчтад урамшуул олгуулах мөн одоо малын гаралтай түүхий эдийг одоо зах зээлийн өмнө ханшинд одоо ойртуулах мөн одоо нэмэн үртгшин гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За Азийн сангаас сургалт явуулах тендерт оролцож тамаа холбоо шалгасан гэж сонслоо. Энэ талаараа бид сонирхолтой. Төрийн бас байгууллага нь бэрхжиж цаашаа
явхад ер нь янз бүрийн төсөл хөтөлбөрүүд оролцох, тийм төслөж тендерд оролцох тал дээр энэ дэмжлэг их байдаг юм байна. Тэрний нэг тод жишээ нь болохоор энэ жил манай энэ Лонх сумд бол бичлүүрх ажлыг зохион байгуулалтанд оруулах, эргээд нөхөн сэргийлт хийх тал дээр сургалт явуулах, төрөмс байгуулах хайж явж байгаа гэхээр нь тэр Азийн сангийн хөгжлийн дэмжлэгтэйгээр тийм төсөлт материал өгсөн. Энэ материал дээр манай төрөмс байгуулах шалгарч сургалт явуулах төсөл хамрагдсан. Хамгийн гол нь энэ шинээр байгуулж байгаа төрөмс сургалт хэлэхэд ер нь төрөөж ашиг харах биш, ерөөсөө итгэл, малчдын гишүүдийнхээ итгэлийг олж авсан байхад дараа нь энэ төрөмс бол бэгжих, ашигт ажиллах үйл ажиллагаа нь аяндаа өөрөө ирнэ гэдгийг захимаар байна. Төрөмс сургалт маань байгуулагдаад одоо энэ тухай ингээ яриад явахад бол малчд бол ер нь их одоо нэг ойлгох зэх муу байсан, итгэл одоо их муу байсан. Тэгээ одоо би төхөн яваад энэ малчдаа оолзаад одоо төрөмс байгуулах маань ийм ачаал бүтэлтэй юм аа, цаашаа ингэх юм аа, одоо малчд таах мэтлээ анхаарч ажиллана. Ер нь таах нь одоо амжилттай дэвшлүүлэхэд одоо анхаарнаа, бэлчээрээ чинь хамгаалнаа, хайрлнаа, энэ тал дээр одоо хамтарч ажилланаа гэдэг одоо ярьсны үндснээр одоо малчд маань энэ талаар бол мэдлэг нэлээд зузаарсан. Ийм ч учраас одоо манай төрөмс бол итгэх одоо малчдын тоо бол эрс нэмэгдсэн. Цаашид одоо бид нар хамтарч ажиллахад өөр ямар боломж болцоо байна гэдгийг бол ганц одоо бид нар малчин одоо ганц манай төрөмс байгуулга биш. Ер нь ингээ цаашлаад сумаар нь одоо энэ тамаа газар засаг дарга тэгээд одоо иргэдийн төлөөлөгчд хоорол ер нь хамтарч ажиллах болох ажиллаж болох одоо бүхэл одоо төрийн болон төрөмс байгуулга хүмүүстэй бас бид бүхэн одоо хамтарч ажилланаа. Нөөцийн шинж чанар ба чиг үүргээр нь нөөцийг материалог болон материалог нөөц, санхүүгийн нөөц, хүний нөөц, оюуны өмч гэж дөрвөн ангилан хувааж болно. Материалог нөөцөд хүний нөөцөөс бусад бүх бит шинж чанартай нөөцийг авч үзнэ. Өөрөөр хэлбэл танай байгууллага өөрийн гэсэн байртай, тодорхой хэмжээний компьютер, тоног төхөөрөмж, машин гэх мэт зүйлтэй бол үүнийг материалог нөөц гэж ойлгоно гэсэн үг. Харин санхүүгийн нөөцөд бэлэн мөнгө, зээл, үнэт цаас гэх мэт бусад хөрөнгө мөнгийг багтааж ойлгодог. Хүний нөөц гэдэгт бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгогч хүн түүний мэдлэг, ур чадварыг багтаан ойлгоно. Харин оюуны өмч гэдэг нь танай байгууллагаас гаргасан, танай байгууллагын эзэмшдэг патент, брэнд, шин санаа, судалгаа гэх мэт зүйлсүүдийг багтаан ойлгоно. Байгууллагын нөөцөө зөв тодорхойлсноор өрсөлдөөнд өөрийнхөө энэ нөөцийг давуу тал болгон ашиглах боломж бүрддэг. Өрсөлдөөнд давуу байдалд хүрэхэх байгууллагын чадамжууд ямар чадамжууд байдаг вэ гэхээр үнэт зүйл, үн цэнтэй байдал, нийтлэг бус, ховор, онцлог байдал, дуурайх, хуулбарлах аргагүй байдал, орлуулах аргагүй байдал буюу байгууллагын динамик чадвар, орчны хувирал өөрчлөлтөнд нийцүүлэн шинээр бий болгож шинжилж болдог стратегийн чадварыг багтаан ойлгоно. Өөрөөр хэлбэл танай байгууллага хэр их үн цэнтэй, нэр хүндтэй, нийтлэг бус, танай байгууллагыг дуурайх аргагүй, хуулбарлах аргагүй, орлуулах аргагүй байна. Тийм бүтээгдэхүүнийг гаргаж чадна. Тэр хэмжээгээр та өрсөлдөөнд давуу байдалтай байна гэсэн үг.